эхний мэдээ хүргэе. За Америк зэрэг өндөр хөгжилтэй оронд аль хэдийн хэрэглэхээ байлсан ургамлын гаралтай гэх сүлжээний бүтээгдэхүүнийг зарж борлуулах нь манай улсад эд хүч авч байна. Гэтэл үүнээс болж элэгний дутагдалд орж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ. Турааны эсвэл таргалуулан эрүүлжүүлэн гэх зорилгоор Herbalife-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ нь эрүүлжүүлэхээс илүүтэй эдийн засгийн маш том бүлэглэлийн ядуу буурай орны иргэдийн тархийг угааж ашиг олох гэсэн пирамидын левер гэдэг нь батлагджээ. Биологийн этгээт бүх төрлийн бүтээгдэхүүнд хүний биед хэрэгтэй зүйл байдаггүй гэдгийг ч дэлхийн томоохон сургуулиуд баталчихсан байдгийм аа. Тэрч байтугай шинжлэх ухаан, биологийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хориотой эм бэлтгэл хэрэглэж байгааг аль хэдийнэ баталсан гэдгийг ч клиникийн профессор Батболдын учирлаж байлаа. Монгол нүүд хамгийн сүүлд нь мод монголоор дуустдаг гэх шиг Монгол хамгийн сүүлд нь тэнд хэрэглэхээ болоод бүр ингэж болоод ирсний дараа бол манайд бол орж ирж шин гэж. Манайд бол их удаан явж байгаа амбухтай явж байгаа. Хамгийн болцоотой хөрснүүд ард түмэн ерөөсөө мэдлэг мэдээлэлээр их гачигдaltaй байгаа газар гэх явдаг юм шиг байна. Ингээд ихээр наадах нь бол эрүүл мэндийн зүгээр яг дэлхийн одоо эмийн бүртгэл, дэлхийн одоо янз бүрийн эмнэлгийн байгууллагуудаар бол үр дүнгүй, хэрэггүй гэдэг батлагдсан, нотлогдсон байдгийг. Тэгэхээр бол хэрэг шаардлагатай бол энэ дэлхийн эрдэмтэд энэ ч нар эмнэлгийн байгууллагууд ч тэнийг сохор биш, дүлий биш аваад хэрэглэн үнэхээр тийм сайн байх юм бол үнэхээр энэ үр дүнтэй юм байна. Үнэхээр элгэн цай юм байна. Үнэхээр зүрхэн цай юм байна. Үнэхээр тураад юм байна гэх юм бол энэ их чин илүүдл ингээд дэлхийн нийт өөрсдөө аргаа олохгүй юм зовж байгаа үед бол мэдээ сайн байх юм бол хэрэглэн. Гэтэл бол сайн гэдэг нь батлагддаггүй бөгөөд хэрэггүй л байдаг байхгүй юу? Herbalife компани тухайд Америкийн нэгдсэн улсын шатлсан бизнесийн байгууллага зөвхөн 2011 онд 477 тэрбум Америк долларын орлоготой болж чадсан нь өмнөх жилүүдийнхээс орлого нь 16 дахин өссөн үзүүлэлт юм а. Дэлхийн 91 улсад сүлжээний эм бэлтгэл нь түгээгддэг 3.2 тэрбум түгээгчтэй гэж холбогдох их сурвалж хүртэл мэдээлсэн байгаа. Гэтэл энэ байгууллагын бүтээгдэхүүн нь элэгний өрөвсөл үүсгэх сөрөг нөлөөтэй төдийгүй хүний биед зохицохгүй хорт байдас агуулсан байдаг гэдэг нь нотлогдчихэ. Сүлжээний бизнестэй холбоотой мэдээлэл их байна. Тухайлбал одоогоос яг 1 жилийн өмнө Бэлэг улсын шүүхийн дээд зөвлөл Herbalife буюу пирамидын бизнес нь хууль бус гэж үзээд ард иргэдээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хатуу хориглосон байдаг. Энэ мэтчилэн мэдээлэл дэлхийн нийтэд нээлттэй цацагдж байгаа. Гэтэл манай монголчууд энэ тухай сонсоогүй, дуулаагүй мэт дүрэлсэхсээр бие биендээ сүлжээний бүтээгдэхүүнийг шахсаар л байгаамаа. Швейцар, Израиль, Аргентин зэрэг улс орнод Herbalife-ийн бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүс элэгний өвчнөр өвдөж тэрч бодгоо 2 хүн насурч байсан талаар дэлхийн элэгний сэтгүүлд дурдсан байна. Тийм учраас дээрх улс орнууд хэрэглээнээс бүрэн халсан. Гэтэл манай улсад энэ төрлийн сүлжээний бизнес хүч авч монголчууд нэг хуурч байгаа нь эмгэнэлтэй. Herbalife-ийн бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүсээс элэгний дутагдалд орж эмнэлэгт хандах хүмүүс ч олон байдаг байна. Хүнсний нэмэгдэх бүтээгдэхүүн энэ сүлжээний юм ууж байгаад инглээд өвчин хүндрэлээ, шийдэрлээ, ийм боллоо гэсэн юмуд бол нэлээд хэд ирсэн. Манай зүрх судасыг тасагч иржсэн, нэлэгнээ тасагч иржсэн, энэ доор сэхэнд ч гэсэн одоо ийм ургамлын гаралтай юм уугаад ингээд хардаад өөр элэгний дутагдалд орж ирсэн юм хүмүүс байдаг. Тэрийг бид нар очиод хэрэг болгож шарлаад явж чадахгүй юм. Бидэрт бол үнэхээр бол тийм их тохиолдол нэлээд их таарсан. Манай улсын шинжлэх ухаанч бас байдлыг далимдуулж сүлжээний бизнес цэцэглэх хөрс суурь өдөр эрт тусам бүрдэж байна. Тийм учраас эрүүл мэндийн яамнаас эхлээд холбогдох төрийн байгууллагууд энэ асуудалд хориг тавьж хүн амынхаа эрүүл мэндийг бодох цаг болжээ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зарж борлуулахыг эрүүл мэндийн яам болоод үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас зөвшөөрөл олгодог. Тиймээс энэ байдал цэцэг тавья гэвэл эрүүл мэндийн яамнаас эдгээр сүлжээний эм бэлтгэлүүд хүний эрүүл мэндэд тустай гэдэг нь батлагдсан эсхийг албан ёсоор баталгаажуулах хэрэгтэй байгаамаа. Улсын сайхан нар мэдээллээ.